улсын хурлын гишүүн за баасан жаргалын санаачилсан хууль байна. Энэ ямар хууль вэ гэхээр улсын хурлын гишүүний ашиг сонирхлын тухай хууль байгаа. Өнөөдөр улсын хурлын гишүүд аливаа нэг асуудал дээр санал өгөхдөө түүнтэй хамаарал бүхэн этгээд нь холбоотой юм уу гэж ерөөсөө байдгүй. Ерөөсөө өөрийнх нь дүүн тухай хуулийн давуу байдлаар ашиг сонирхол нь гүйцэтгэж яхад тухай гишүүн дэмжээл дараад байдаг. Тэгэхээр энэ бүх зүйлийг бас парламентын ди парламент захим систем дээр одоо нээлттэй болгоно гэсэн үг. Та бүхэн мэдчихэж байгаа ди парламент систем дээр AI дүн шинжилгээ орцсон байгаа. Одоо үндсэндээ цаашдаа одоо улсын хурлын гишүүн баасан жаргал гэдэг хүн одоо улсын хурлын гишүүн бодлоо гэж үзэхэд тэр хүний хөрөнгө оруулгын мэдүүлэг хамаарал бүхэн этгээдүүд нээлттэй байгаад та ийм хуулийн дээр ажлын хэсэгт орж болохгүй. Та ийм хуулийн дээр та санд хураалтнаас зүтгэлцэх хэрэгтэй гэдэг энэ нь үндсэндээ бол илүү боловсронгуй болоод AI-гаар ч юм уу энэ хууль батлагдсанаар тийм боломжтой болно гэсэн. Тэгэхгүй бол манай дээр чинь маш олон хувийн сургуультай улсын хурлын гишүүд өөрсдөө боловсролын хуулийн дээр санал өгөө яваад байдаг. Өөрөө маш олон уул уурхайтай холбоотой төрийн өмчт компанид хамаатан садна нь эхнэр хүүхэд нь ажиллаж байхад өөрөө тэр хуулийн дээр ажлын хэсэг нь ахалцсан яваад байдаг. Энэ болгоныг л одоо болиулах ийм хуулийн төсөл